2012 оны 2 сарын 24-ний өглөө 10 цаг 20 минут Бразилийн Сан Пауло хотын Хопи Хари соёл амралтын хүрээлэн өглөө эрт байсан ч энд хүмүүс олноороо цугларсан байсан. Инээд хөөр цалгисан энэ газар яг энэ үед тас хийсэн чанга чимээ гарсан ба хүмүүс бүгд гайхан чимээ гарсан зүг рүү харахад Латур гих тоглоомны доор хүн унсан байсан. Энэ аимшигт дүр зургийг нүдэрээ харсан хүмүүс цочирдон ийш тийш гүйлдэн баяр хөөрөөр дүүрэн байсан тэрхүү газар хормын зур үмэн самунтай газар болж хувирсан байна. Энд юу болсон бэ гэвэл Латур гих тоглоомоос 14 настай жоохон охин унсан. Энэ тоглоомын нэрийг Латур Эйфел гэдэг бөгөөд 23 давхар барилгатай тэнцвийц өндөртэй байсан. Харамсалтайгаар охин амьсгал хураасан. Түүний нэрийг Габриэла Юкари Ничимура гэдэг бөгөөд золгүй явдлаар амиа алдах үедээ 14 настай байсан. Тэр Бразил болон Японы ирлээс түүний аав нь Япон, ээж нь Бразил хүн байсан. Тэр гэр бүлийн хинтэйгээ Японд амьдардаг байсан бөгөөд тэр үед ээжийнхээ төрсөн нутаг буюу Бразилд амархаар ирсэн нь тэр ээж. Юкари Ничимура маш сэргэлэн, ухаантай, төхөрсөг охин байсан бөгөөд үеийнхээ найзуудад хоёр орны соёлын талаар тайлбарлаж өгдөг. Том болоод Токиод сэтгүүлчээр ажиллах үзэлтэй гэж найзуудтай болон гэр бүлийнхэндээ ярьдаг байсан. Анги хамт олондоо нэр хүндтэй эцэг их нь охиноо бүх талаар нь дэмжиж сайн тусалдаг байсан. 2012 оны 2 сарын 20-ны үеэр Сакура цэцэглэж байсан. Яг энэ үед дөнгөж 14 нас хүрээд байсан Юкари Ничимура болон түүний гэр бүлийнхэн урдийн адил амралтаараа Бразил руу явцгаасан юм байна. Түүнд энэ удаагийн аялалд нь найзуудтайгаа уулзахаас гадна өөр нэг чухал зорилго байсан. Энэ нь Бразилийн алдарт Хопи Хари гэх соёл амралтын хүрээлэн буюу паркт очих байсан. Энэ парк Бразилд хоёрт ордог томоохон амралтын хүрээлэн байсан бөгөөд жил бүр олон зуун жуулчид зочилдог алдартай газар байсан. 2011 онд Warner Bros компанитай лицензийн гэрээ байгуулж соёл амралтын хүрээлэн шинжилсэн бөгөөд энэ талаарх мэдээлэл хаасаагүй тархсан учраас хүмүүс очир дараалал үүсгэн олноороо үйлчлүүлж байсан. Юкари Ничимурач энэ талаарх мэдээллийг сонсоод очсон байсан ба тоглоомууд дээр тоглох гээд маш их тоглон хүлээж байсан гин. 2012 оны 2 сарын 24-ний өдөр парк онгохоос өмнө хүмүүс гадаан нь очирлоод эхэлсэн байсан. Энэ дунд Юкари Ничимурач гэр бүлийнхэнтэйгээ зогсож байсан ба тэр Латур Эйфел гэх тоглоом дээр хамгийн дөрөнд суугаар төлөвлөсөн байсан. Латур Эйфел гэх тоглоомыг Парисын бэлэг тэмдэг Эйфелийн цамхгийн завгараар бүтээсэн. 1999 оны 11 сарын 27-нд Хопи Харигийн нээлтээс эхлэн паркийн хамгийн алдартай тоглоом байсаар ирсэн. Латур Эйфел нь 23 давхар барилгатай тэнцвийц 69.5 метрийн өндрөөс 94 км цагийн хурдтай чөлөө туналдаар доош гинэт унаж хамгийн доод үедээ ирэх үедээ зөөлнөрт хормослож зогсдог тоглоом байсан. 10 цаг 10 минутанд паркийн хаалга нээгдсэн бөгөөд Юкари Ничимура шууд Латур Эйфел гэх тоглоомн дээр гүйж очин очирлож зогссон. Тэр хоосон байгаа суудалд суухад түүний араас дагаж явсан эцэг их нь үлдсэн хоосон суудалд суусан. Тоглоомыг эхлүүлэхийн өмнө ажилтнууд хүн бүрийн аюулгүй байдлыг шалгах ёстой. Харин Хопи Харигийн ажилтнууд бүх хүмүүс суудалтаа суусан байгааг л харснаас аюулгүй байдлын бэхэлгийг шалгах шинжж байгаагүй гин. Тэр тоглоомн дээр сууж байсан хүмүүсээс ярилцлага авсан ба түүний хажууханд сууж байсан нэг хүү Юкари Ничимура хажууд сууж байсан хүнээсээ аюулгүй өмсийг хэрхэн зөөж бэхлэх талаар асууж байсан. Мөн тэр санаа зовсон байдалтай сууж байсан. Миний хувьд түүнээс зайтай сууж байсан. Тэгээд дотроо тоглоомын ажилчид ирээд асуудлыг нь шийдэд өгөх байх таа гэж бодоод харж байсан. Гэтэл ажилчид хүмүүсийг нүдний шил юм уу малгайгаа тайлсан эсхийг нь асууж тэрийг л шалгаж байсан гэж хэлсэн байна. Сул байгаа хамгаалалтын бүсийг чангалах гэж хичээж буй нь мэдээж нөхцөл байдал энгийн байгааг харуулахгүй. Өөрөө чангалж чадахгүй байсан учраас сүүлдээ ажилтнаас тусламж авахар шийдэн дуудах гэж байгаад нь тоглоом ажиллаж эхэлсэн байна. Хормын дотор дээж хөөрөх тоглоомн дээр суугаад явж байхдаа эндээс унвал шууд өөхөх байхдаа гих бодол хин хүнгүй төрөх байх. Охин энэ үед ямар их айсан бол. Яг энэ үед дараагийн ээлжинд суухаар очирлож байсан Виктор Квамура агаар дээр 69.5 метрийн өндөрт хамгаалалтын бүсэн сул сууж байгаа Юкаригаас нүдээ салгаж чадаагүй. Тэрээр хэлэхдээ аюулгүй бүс нь сул санагдсан. Сууж аваа хүүхэд нь аюулгүй бүснээс тас зуурсан байсан. Тэр бүсийг өөрлөгөө байдгаар нь татчихсан сууж байгаа нь харагдсан. Түүнийг эсвэл айсандаа аюулгүй бүснээсээ тас зуурсан юм болов уу гэж бодоод харж байсан гэж хэлсэн байна. Гэхдээ яг үнэндээ айсандаа хамгаалтын бүснээс зуураагүй. Өөрийгөө хамгаалж бүснээс зуурсан байсан нь тэр байсан.
10 цаг 20 минутанд тоглоом дээш хөөрч тулаад доош хурдтай босон. Тоглоом доошилж байхдаа 20 метрийн өндөрт гинэт тоормслож зогсдог. Тэр мөчөд Юкаригийн хамгаалт нь гинэт онгойсон. Тэгээд харамсалтай тэрээр шидэгдэж толгоогоороо доош буун нүрээрээ газар дунсан юм байна. Паркт байсан хүмүүс ярихдаа маш аимшигтай чанга чимээ байсан. Машинд мөргүүлж байгаа мэт тийм чимээ. Бүх хүн тэр чимээг сонсоод хөшөө мэт болсон гэж ярьсан байна. Тэр үед нойлын өрөө явсан эхнэр болон 3 настай охиноо хүлэнгээ тоглоом руу хараад зогсож байсан Сандро Рахас тэр өдрийн талаар тод санаж байсан бөгөөд ийн ярьсан байна. Өглөө эрт гарсан аимшигт осол Хопи Харыг богино хугацаанд эмх цамбраагүй байдалд оруулсан. Яг нүднийхээ өмнө охиноо 20 метрийн өндрөөс унаж байгааг харсан Юкаригийн эцэг эх нь ухаан алтах шагсан. Дуудлагын дагуу ирсэн түргэн тусламжийн инженерч бетонын шалан дээр нүрээрээ унсан байгаа Юкариг хараад шаардлагатай бүх түргэн тусламжийг үзүүлж байсан. Гэхдээ би түүнийг хараад ямар ч найдваргүй болов гэсэн бодол зурвасхан орж ирж байсан гэж ярьсан байна. Тэнд байсан ихэнх хүмүүс Юкариг аврагдах боломжгүй багтаа гэж бодож байсан. Яагад гэвэл 20 метрийн өндрөөс толгоогоороо унсан хүнийг аварсан тохиолдол тийм аргач тэр үед байгаагүй. Хугарсан, бэрцэн гавлын ясны доторхыг харах, таамаглах хэцүү байсан. Эмч нарын хамгийн түрүүнд хийж чадах зүйл бол Юкариг зүрхний шийдээс болж зүрхэн зовсоос хамгаалах байсан. Түүнийг Сакраментогийн эмнэлэг рүү шилжүүлэх нь тэдний нэн түрүүнд хийх ёстой ажил байсан боловч Юкари тусламж авч чадалгүй 14 хүн насндаа амьсгал хураасан байна. Яг энэ үед Хопи Хари гэх парк бүх тоглоомоо зогсоосон. Гэвч үүдэн дээр билетийн касс болон үйл явдлын талаар мэдээгүй байгаа хүмүүс байсан болохоор билетээ борлуулсаар гаднаас хүүхдүүдэд дагуулсан хүмүүс орж ирсээр байсан. Тиймээс тэр даруй паркийн зүгээс болсон үйл явдлын талаар мэдээлсэн бөгөөд өнөөдөр парк ажиллахгүй маргаашийн 10 цагаас эхэлж ажиллана. Ингэхдээ Латур Эйфел гэх тоглоомын ослын шалтгааныг бүрэн тодруулахаас нааш уг тоглоом ажиллахгүй гэж мэдээллээд билет авсан хүмүүсийн билетийг буцааж эхэлсэн. Мөн мөрдөн байцаах албаныхан тэр дундаа шинжээчд мөрдөн байцаалтын үйл ажиллагааг явуулж байгаа. Энэхүү осолд гүний харамсаж байна. Бид хохирогчдын ар гэрийнхэнд бүх талаар туслалцаа үзүүлэх болно гэж цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс мэдгдсэн. Энэхүү мэдээлэлд маргаашнаас хэвийн үйл ажиллагаагаа явуулна гэх хэсэг нь олон нийтийн дургуутлыг хүргэж зогсохгүй. Тус газар мөрдлөг шалгалт, шинжилгээ хийж байсан албаныхны ийгдүүцлэгч бас хүргэсэн. Тэгээд мөрдөн байцаах албаныхан болон шинжээчдийн баг паркийн бүх тоглоомыг болон үйл ажиллагааг түр зогсоох хүсэлт гаргасан. Шалтгаан нь бүх тоглоом дээр дахин эхнээс нь наривчлалтаа үзлэг шалгалт хийх шаардлагатай гэж үзсэн. Ингээд удалгүй охины сууж байсан тоглоом яагаад осолцсон тухай хариу гарсан ба маш утгагүй байж боломгүй хариу байсан. Латур Эйфел гэх тоглоом дээр охины сууж байсан суудал 10 жилийн турш ашиглагдаагүй эвдэрсэн суудал байсан. Тэр суудлын төгжээ эвдэрсэн гэтэл энийг засах биш ашиглахгүй байх нь тус газрын баримталж ирсэн зарчим байж. Тэр суудал дээр эвдэрсэн эсвэл ашиглахгүй аюултай гэх мэт ямар ч бичиг наагаагүй байсан. Энэ осол гарахаас 13 хоногийн өмнө тус эвдэрсэн суудал дээр хүн сууж байсан ба уг хүн өөрөө бэхэлгээ байхгүй байгааг анзаарч паркийн ажилчдад мэдгдсэн. Тэр үед ажиллаж байсан 2 хүн дарга нартаа энэ тухай дээш мэдгдсэн боловч тэдэнд тоглоомыг үргэлжлүүлэн тоглоул гэх хариуг өгсөн. Харин паркийн удирдах албан тушаалтнуудын шийдэл нь эвдэрсэн суудал дээр хүн суусан хэсгийг шалгах байсан бөгөөд энэ нь байж боломгийн хамгийн муу шийдэл байсан. Ингээд 2 сарын 24-ний өглөөний тэр нэг өдөр Латур Эйфел гэх тоглоомын ажилчид эвдэрсэн суудлыг шалгахаа мартсан гэх хариуцлагагүй ноцтой алдаа гаргаж аимшигт тосолт гарсан. Ослоос урьдчилан сэргийлэх боломж хэд гарч ирсэн ч ямар ч арга хэмжээ аваагүйд нь Хопи Хари цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагуудад олон нийт маш ихээр бухимдаж байсан. 2012 оны 5 сарын 9-ний өдөр Хопи Харигийн захирал тэргүүтээ 12 хүнийг прокуророос яллагтагчаар татсан бөгөөд Бразилийн шүүх тэдэнд маш өгөөмөр хандсан гин. Бразилийн эрүүгийн хуулийн 109-р зүйлд зааснаар хүн хилэлцэх хугацаа гэж байдаг. Жишээ нь 1 жил болон түүнээс бага хугацаатай хорих яалтай гэмт хэргийн хувьд 3 жилийн хүн хилэлцэх хугацаатай байдаг. Хэрэг шийдэгдэж чадахгүй 3 жил болбол хэрэг хэрэгсэхгүй болдог гэсэн үг. Мөн Бразилийн эрүүгийн хуульд ийм журмыг заасан байдаг нь эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаач хэрэг зогсонх байдалтай удаан хугацаа өнгөрвөл хүн хилэлцэх хугацаа шууд үйлчилдэг. Ялангуяа шүүгдэгч олон байх тусам шүүх хурлыг тусад нь явуулдаг үйл явцаас болоод хүн хилэлцэх хугацаа үйлчилж эхлэх тохиолдол байдаг юм байна.
Нэмж дуртахад Бразилд хүн хэлцэх хугацаа нь шүүлтийн хугацаагаар биш гэмт хэрэг гарсан цагаас тооцдог. Иймээс хэрвээ шүүх хурал хэтэрхий удаан хугацаагаар хойшилсан эсвэл ялыг баталсан ч давд заалтах ажиллагаа дуусаагүй бол гэмт хэрэгтэн ялыг бодитоор хүлээж авахгүй байх магадлалтай байдаг. Тиймээс өмгөөлөгч болон шүүгчид үүнийг онлон шүүх хурлыг зориуд хойшлуулсаар 5 жил өнгөрсөн бөгөөд эцэст нь гарсан шийдвэр нь үнэхээр олон хүний дургуутлыг хүргэсэн. 2017 оны 1 сард 3 хүнийг хүний амь насанд санаатаагаар хүрсэн гэх хэрэгээр яллагтагчаар татсан бөгөөд 2 жил 8 сарын 20 халааносон. Гэвч тэд огт шоронд ороогүй. Шүүхийн зүгээс хүн хэлэлцэх хугацаа болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг нийгэмд тустай ажил хийлгэх буюу олон нийтийн ажил хийлгэх болгон өөрчилсөн. Үлдсэн 9 хүн нь нийтийн ажилч хийхгүй ямар ч ял шийтгэл аваагүй. Юкаригийн гэр бүл Хопи Харигаас нөхөн төлбөр авсан ч хайр тохноо алдсан сэтгэлийн шархан хизээч эдгэрээгүй. Одоо хүртэл гэр бүлийнх нь сэтгцийн эмнэлэгт оцоор байгаа. Мөн охиныхоо өрөөг яг хിവэр нь хадгалдаг гинэ. Эцэг эхээ алдсан хүүхдийг өнчин хүүхэд, нөхрөө алдсан эмэгтэйг бэлэвсэн эмэгтэй, эхнэрээ алдсан эрэгтэйг ганц бие эрэгтэй гэдэг бол үрээ алдсан эцэг эхийг зөөрлөн хэлэх өөгч байдаггүй. Тэрхүү аимшигт зовлон зүтгүүрийг ямар ч үгээр илэрхийлэх аргагүй байдаг учраас юм болов уу? Энэ гэр бүлийн хувьд цаг хугацаа 2012 оны 2 сарын 24-ний өдөр зогссон байдаг гин.